Захин мөрөгтэй тоглоом зохион байгуулахад цагдаа арт тал даадаг гэж иргэн мэдээллээ. Төсөв тодотгол хийхгүй бол цаг хугацааны хувьд оройтлоо гэж ардчилсан намын бүлэг үзэж байна. Эрэгтэй шилжүүлэн солгохтой холбоотой анхны хэргийг Монголын шүүх шүүж байна. Орой мэнд хэргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Захин орчинд хэвлэл мэдээллийн пэйж ажиллаулдаг Норгийн залуусыг өнгөрсөн 7 хоногт хойшлуулшгүй ажиллагаагаар цагдаагийн ерөнхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас баривчилсан. Тухайн үед Норгийнхан өнгөрсөн улсын их хурлын сонгуультай холбоотой баримтат кино хийхээр төлөвлөж байгаагаа зарлаад удаагүй байсан тул энэ баривчилгааг цэвэр улс төрийн захиалгат хэрэг гэж олон нийт хардаж байсан юм а. Гэвч цагдаагийн ерөнхий газар болон хууль зүйн дотоод хэргийн сайд мэдэгдэхдээ Захин мөрөгтэй тоглоомын бүлэглэлтэй холбоотой баривчилсан гэж байсан. За тодорхойлбол Норгийн нэг ажилтан буюу Иргэн О Захин мөрөгтэй тоглоом зохион байгуулахад оролцдог байх магадлалтай гэж мэдэгдэж байсан юм а. Харин өнөөдөр өглөө Захин орчинд Иргэн Огийн ах Баяр Жавхлан өөрийгөө илчлэн мэдэгдэл хийсэн юм. Иргэн О бол түүний дүү бөгөөд ахтаа Захин мөрөгтэй тоглоом зохион байгуулахад нь дансаа ашиглуулдаг байсан юм байна. Өөрийн ах дүү садан төрөл ээж аавынхаа дансыг хүртэл ашиглуулдаг тэрээр 7 утсан дээр Захин мөрөгтэй тоглоомын ширээ ажилуулдаг гэж үннээ хэлээд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 8000 гаруй хүн байдаг тухайч хэлж байлаа. Хамгийн сонирхолтой нь тэднийг хөхүүлэн дэмжиж, хамгаалж, хаацаалж байдаг хүмүүс нь цагдаагийн ерөнхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 3 цагдаа байдаг гэд сард 75 сая төгрөг төлдөг гэж хэлсэн юм а. Харин одоо энэ яриаг үзүүлье. Манай арыг даадаг их сар болгоно 75 сая төгрөг нэрээс авдаг. Тэгээд киберт ажилладаг 3 хүндээ хамтарч үзсэн нэг удаа хэлж үзсэн. 75 сая төгрөг гэдэг бага мөнгө шиг шттэ. Тэгээд энэ мөнгөнийхөө оронд нь өөрсдийнхөө барилтанд оруулсан данснуудаас ганц нэгийг нь чөлөөлж үзүүлэхгүй юу гэдэг. Тэр хүмүүс юу гэсэн бэ гэхээр танай ажил явж гинөө. Танай данснууд нэмж барилтанд орж гинөө. За бид нар юу ч хийхгүй байх нь таны хувьд ийм эерэг үр дүнтэй шүү. Тэрөө бид нар ажлаа хийж эхлэх юм бол та нарын данс барилтанд орох болно. Ажилчин зогсох болно. Та нар хүнд нөхцөл байдалд орох болно шүү. Гэсэн зүйлийг хэлсэн байдаг. Яг одоогийн байдлаар мөрөгтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт манай гэр бүлийнхэн дүүнер, найз нөхөд надад итгэж дансаа хэрэглүүлсэн хүмүүс холбогдсон шалгагдаж байгаа. Тэгээд тэр бүх гэмзэмгүй хүмүүсийн төлөө баяр жавхлан зүгээр суухгүй. Би өөрөө энд байхад миний мөрөгтэй тоглоом зохион байгуулсан бүх тоног төхөөрөмж датанууд энд байхад Монгол мөрөгтэй тоглоом зохион байгуулсан ийм шинээр тусдан хүмүүсийг олцохоор нь би сүүлрүүгээ санах чиг. Үгүй би штэ гэж цаанаасаа бүргээд хэлмээр санагдаад. Тэгээд тэр хүмүүс нь одоо сонин. За манай ээж бол 60 гарцсан настай хүн. За үйлчлэгч хийдэг. Манай аав бол хорт авдартайгаа сүүлийн 4 жилд одоо тэмцэж яваа тийм хүмүүс. Тэгээд Монголын цагдаагийн байгууллага харахтаа хууль зүйн сайд хууль зүйн яам харахтаа манай ээж аав хоёрыг мөрөгтэй тоглоом зохион байгуулчих боломжтой, чадамжтай тийм хүмүүс гэж одоо үзээд байгаа шиг санагдаж байна. Түүний энэ мэдээлэлээс хойш төд удалгүй буюу өнөөдөр өглөө 10 цагт цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт аюулгүй байдал хариуцсан дэд дарга мөнх цул тэргүүтэй албаныхан өөрсдийгөө хамгаалах байдлаар шуурхай хэвлэлийн хурал зохион байгууллаа. Иргэн Баяр Жавхлангийн мэдээлэл тулгуурлан тэд тун шуурхай ажиллаж 2010-аас 2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Б гихчийг тогтоон саатуулсан гэлээ. Өөрөөр хэлбэл цагдаад ажилдаггүй хүн Иргэн Баяр Жавхлан хуурч мэхлэн мөнгө авдаг байсан гэж тэд үзэж байгаа юм. Түүнд явуулсан цагдаагийн мэдээлэл нь хүртэл зүгээр хэвлэлийн баг хурлын бичлэг байсан гэж нотолж харууллаа. За яг одоогийн байдлаар дээр хэлхээдүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. За тухайн хэрэгт холбоотойгоор 3 хүн цэгтөр өгсөн байгаа. За нэг хүн нь бол Б гэх байгаа. За энэ хэлний бол 2010-аас 2019 онд цагдаагийн байгууллага ажиллаж байсан ийм иргэн тухайн гэрэл холбоотой шалгалтад цагдаа өгсөн байгаа. Хууль бус үйлдэл хийсэн, гэмт хэрэг зөрчил хийсэн албан хаагчтай эвлэрэхгүй. Хариуцлагын тооцоолнаа, шалганаа, бид нар дотоод хяналт шалгалтаараа энийг илрүүлнэ, тогтооно.
Шаардлагатай бол харьяа байгууллагад нь шилжүүлж шалгуулнаа. Ийм л зарчим баримталж байгаа. Харин одоо Иргэн Баяр Жавхлан Интерполоор хайж эхэлсэн гэж байна. Түүний явуулж байгаа цахим мөрөөдөө тоглоом нь 18 хүний бүрэлдэхүүнтэй гэмт бүлэглэл гэж үзэж байгаа юм байна. Түүний төрсөн 2 дүү болох О болон Б нарыг шүүгчийн захирамжаар цагдан хорсон байна. Тэднийг мөрөөдөө тоглоом зохион байгуулах, мөнгө угаах, гэмт бүлэг үүсгэх зэрэг 3 зүйл ангаар шалгаж байгаа юм байна. Тухайн одоо хэрэгт холбогдсон шалгалтсан иргэд маань хэрвээ буруугүй болох нь тогтоогдвол мэдээж прокурор, шүүхийн, хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу мөрдөн шалгалт ажиллагааны эцсийн үр дүнд тодорхойлогдно гэсэн. Хэрвээ буруугүй болоод үүнээс болоод одоо эд материалын гэдэг юм уу хохирол учирсан тохиолдолд үүнийг бас дахиад шийдвэрлэх иргэний хуулиар, иргэний хэрэг шаардлагатай хууль гэдэг холбогд хууль тогтоомжийн хүрээнд бас асуудалд хандах бүх эрх зүйн зохицуулт бол хангалттай байгаа. Цахим мөрөөдөө тоглоом бол манай улсад ямар ч эрсдэлгүйгээр нууцхан оршин тогтноод утсан хэрэг хэдэн зуун залуус цахим мөрөөдөө тоглоомд донтож ар гэр ахуй амьдралаа сүрүүлсээр ирсэн. Нэг талаас хувь хүний ухамсартай холбоотой асуудал ч гэсэн засгийн газар Монгол банк жижиг зах зээлтэй улсын хувьд гадаад валютын нөөцийн 10% тэнцэх хэмжээний мөнгө цахим мөрөөдөө тоглоомоор гадагш урсаж байгаад анхаарал хандуулах цаг болсныг өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн илэрхийлж ажлын хэсэг хүртэл байгуулсан. Харин одоо засгийн газар хэрэг эрхлэх газрын дарга 2 дугаар сард ажлын хэсэг байгуулахдаа ямар үүрэг өгч байсныг сануулъя. Одоо тэр гадагшаа урсгаж байгаа валютыг урсгалыг царцах арга хэмжээг одоо авмар. Харилцаа холбооны зохицуулах хорон дээр өнгөрсөн хугацаанд 25 домын хаасан. Энэ бол зүгээр л нэг юм домын. Тэгэл нэрээ өөрчилдөг. Зүсээ өргөдөг байхгүй. Тэр ерөөсөө одоо цаг алдахгүйгээр өнөөдөр гараад наад цагдаагийн байгууллаас, тагнуулын байгууллаас мэдээллийг аваад наад цахим мөрөөдөө тоглоомыг сурчлаад байгаа, татаж оруулаад байгаа бүх линклсэн энэ линкүүдийг зохицуулах хорооны дээр хурал зөвлөгөөний хийгээд шууд хаах хэрэгтэй. 3 дугаар сарын 17-ны шөнө Норг медиад хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан шалгалт явуулсан юм. Харин өнөөдөр хүний эрхийн үндэсний комиссоос цагдаагийн ерөнхий газар болон Норг медиагаас баримт цуглуулсан мэдээллийг боловсруулахад хүний эрхийн хэд хэдэн зөрчил байгааг илрүүлсэн талаараа мэдээллээ. Хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан нь халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн. Төрийн эрх бүхий байгууллага олон нийтийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн гэх 3 зөрчлийг илрүүлжээ. Баривчлагдсан шалтгаан үндэслэлийг баривчлагдсан хүн түүний гэр бүлийнхэн өмгөөлөгчд нь хууль заасан хугацаанд мэдэгдэнэ гэж заасан. Энэ эрхийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-ийн 6 дугаар зүйлийн 1-р хэсэгт мөрдөгч сэжигтнийг баривчлах үед түүнийг ямар гэмт хэрэгт холбогдуулан баривчилж байгаа талаар мэдэгдэж энэ хуулийн 1-ийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийг сануулна гэж хуульчилсан. Энэ эрхийг хангаагүй хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндслэл ойлгомжгүй ямар хэрэгт холбогдуулан саатуулсан талаарх мэдээлэл зөрүүтэй байна гэж хүний эрхийн үндэсний комисс төвлөрсөн баримтууд илтгэж байна. Цагдаагийн ерөнхий газраас энэ хэрэг Норг медиагийн хийж байгаа баримтад кинотой холбоогүй гэж мэдээлсэн. Гэхдээ одоо хүртэл Норг медиагийн ажиллах эрхийг нь зөрчиж, тоног төхөөрөмжийг нь өгөхгүй байгаа юм. Цагдаагийн ерөнхий газраас шалгалт дуусаагүй. Нотлох баримт дээр зохих ёсны давуу авч хадгалж байгаа гэж мэдээлсэн байна. Хэвлэл нийтлэг эрхчлөөтэй холбоотойгоор энэ хүмүүсийг гэмт хэрэгт холбогдуулсан шалгасантай холбоотойгоор тухайн одоо иргэдийн хэвлэл нийтлэг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө тодорхой хэмжээнд хомигдож байна гэж харж байгаа. Цаашлаад аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна. Тухайн иргэдийг бол шалгаж болно. Холбогдох одоо гэмт хэрэгт үндэслэлтэй гэж үзэж байгаа шалгаад ингээд асуудлыг үргэлжлүүлж шалгаж болно. Хамгийн гол нь тухайн одоо хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа үндсэндээ зогсчихж байгаа. Энэ нь болохоор ингээд тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулж байна гэсэн ийм дүгнэлтийг сая комиссын гишүүн танилцуулсан. За ингээд дүгнэлтийн одоо дагуу холбогдох дараагийн шатны арга хэмжээнүүд явагдана. Норгийн залуучууд сонгуультай холбоотой чухал мэдээлэл бүхий баримтад нэвтрүүлэг кино хийж байгаа гэсэн мэдээлэл гарчихсан. Ингээд нийгэм тодорхой хэмжээний эрэлт үүсгэсэн байж тал энэ үйл явдал болсон. Тэгэхээр иргэдийн хардах хэрэг ус байна. За тэгээд энэ хэрэг дээр бол 6-7 янзын өөр аргументуудыг субъектууд дэвшүүлсэн. Тэгэхээр эн чинь одоо нэг болохоор одоо үндэсний аюулгүй байдал заанал хийсэн, нэг болохоор цахим мөрөөдөө тоглоом, нэг болохоор хувь хүний нууцыг задруулсан, нэг болохоор бусдыг амь насаа хорлоход нөлөөсөн ч гэдэг юм. Ингээд маш олон зүйл залтууд явцсан нь иргэдэд ямар хардлагыг төрүүлсэн бэ гэхлээр ерөөсөө эн чинь нэг тийм яллах сэтгэл зүйтэй асуудалд хандаад байгаа юм биш үү? Энийний цаад зорилго нь бол энэ
одоо хэвлэн нийт хэрэгтэй хамаарал бүхий юм биш үү гэдэг ийм хавдалт иргэдийн дунд явсан. Тодорхой болоогүй олон зүйлс байгаа юм. Хэрвээ сонгуулийн талаар хийсэн баримтад кинотой баримтчилгаа холбоогүй бол Норог медиагийн ажиллах, хэвлэн нийтлэх эрхийг зөрчиж, тоног төхөөрөмжийг нь хураах нь үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг зөрчиж байгаа хэрэг. Гэтэл хизээ буцааж өгөх нь мэдэгдэхгүй, давхар хэрэг үүсгэх зорилгоор шалгаж байгааг ч үүсэхгүй юм. Энэ мэт асуудал Норог медиагийн зүгээс өөрсдийн эрхийг хамгаалуулахаар хүний эрхийн хороонд хүсэл гаргасан байна. Норог цагтаа мөрөдө тоглоом гэсэн дарааллаар ганцхан 7 хоногийн дотор үйл явдлууд өрнөлөө. Гэхдээ энэ хэргийн цаана улс орны хувь заяатай холбоотой асуудал чимээгүйхэн өрнөж байна. Энэ бол Евразийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээр хуучин зөвлөлт холбоотой улсын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнууд голдуу хамтран байгуулсан энэ холбоотой төр хэлэлцээр байгуулахыг манай үйлдвэрлэгчид ихээхэн эсэргүүцэж байгаа юм а. Гэсэн ч өнгөрсөн 7 хоногт эдийн засаг хөгжлийн сайд Орос Албаны улстай очиж хэлэлцээрт гарын үсэг зурхаа илэрхийлээд байсан юм а. Манай улс Евразийн эдийн засгийн холбоотой 3 жилийн хугацаатай төр гэрээ байгуулах гэж байна. За энэ гэрээг ирэх 5 дугаар сард Москва хотноо байгуулахаар 2 тал тохиролцсон талаар сангийн сайд мэдээлсэн. За энэ гэрээ эцэслэгдснээр Орос Албаны улс тэргүүтэй улсуудаас 300 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн манай улсад татваргүйгээр орж ирнэ. За энэ ижил төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрүүдийг татан унгах эрсдэлтэй гэж дотоодын аж ахуй нэгжүүд эсэргүүцээр байгаа. Харин манай улсын бодлого боловсруулагчдын зүгээс үндэсний үйлдвэрүүдээ хамгаалах үүднээс зарим бүтээгдэхүүнийг импортлохгүй байхаар гэрээнд тусгасан гэлээ. Одоо айлын талтай бол буулт хийлгүүлж чадсан. За энэ буулт хийлгүүлсэн бүтээгдэхүүн дотор юу байсан бэ гэхээр өндөг, улаан буудаа, за хуурай сүв гэсэн ийм бүтээгдэхүүнүүд одоо хамгийн анхаарал татгаар бүтээгдэхүүнүүд бол байсан. За зүгээр жишээ болгоод хэлэх юм бол улаан буудаа, за өндөг, хуурай сүвэн дээр Монголын тал угаасаа нөгөө дотоодын хэрэгцээнд зайлшгүй жил болго авч хэрэгэлдэг одоо хамгийн бага хэмжээгээр буюу одоо тухайн бүтээгдэхүүнүүдийг импортоор авдаг одоо хамгийн доод хэмжээгээр нь бол квотоор тохироод тэр квот дээр нь тодорхой хэмжээний тарифын одоо хөнгөлөлтөй байхаар ийм л одоо хил зэрэг бол хийж чадсан байна. Өнгөрсөн хугацаанд хүнсний өвсгөл аяны хүрээнд гэхэд нэг их 80 гаруй төгрөгийг зарцуулсан. Гэтэл энэ их мөнгө салхинд хийсэх эрсдэлтэй нүүр тулаад байгааг аж ахуй нэгжүүд сануулж байсан. Арга буюу салбар яамнаас 23 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг энэ гэрээнээс ангид авч үзэх саналыг хургуулсныг эдийн засгийн хөгжлийн яам хүлээн авсан байна. За түүнчлэн энэхүү гэрээ нь Евразийн эдийн засгийн холбоонд манай улсын арьс ширний бүтээгдэхүүн, ноос ноолоор махан бүтээгдэхүүнд экспортын том боломж гэлээ. Өмнө нь тооцоолол хийж үзэхэд манай улсад энэ хэлэлцээр эдийн засгийн хувьд ашиггүй гарч ирсэн. Харин одоо нөгөө талаас буулт хийж гэрээний зарим нөхцлүүдэд өөрчилсөн учраас манай улсад ашигтай байна гэж эдийн засаг хөгжлийн яамнаас мэдээллээ. Хэн нэгэн гомдол гаргаж том хэргийн дүүлэнд игтгэхээс нааш хууль бусаар олж авсан албан тушаалтны хөрөнгийг мэдэх бараг л боломжгүй. Чимээгүйхэн халаасаа дүүргэж ойр тойрны хүмүүстэй хадгалуулж яваа хичнээн хүн байдгийг хинч мэдэхгүй. Үүнийг мэдхийн тулд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийг шаардлагатай гэж үзжээ. Хууль зүйн яамнаас боловсруулсан энэ хуулийг улсын хурлаар хэлэлцэхийг дэмжиж батлагдвал 2002 оны 1-р сарын 9-ноос хойш нийтийн албан тушаалд ажиллаж байсан бүх хүмүүсийн хөрөнгийг шалгах юм байна. Өнөөдөр төрд ажилдаг албан тушаалтнууд өөрийн орлогоос давсан хөрөнгөтэй байгаа нь илэрвэл хоёр хуулийн хүрээнд арга хэмжээ авдаг. Тухайлбал авилгын эсрэг хууль. Энэ хуулиар хэрвээ хууль бусаар хөрөнгөтэй болсон нь илэрвэл шүүх хураана гэж заасан. За гэвч ямар шүүхэ гэдэг нь тодорхойгүй. Энэ мэт ойлгомжгүй зүйл заалтыг наривчлан бие даасан хууль боловсруулсан гэлээ. Өөрөөр хэлбэл албан тушаалтны хөрөнгийг мөрдөгч шалгана. Хууль бус хөрөнгө гэдэг нь нотлогдсон бол иргэний хэрэгээр шийдвэрлэнэ гэлээ. За энэ процессыг прокурор хянах учир гэмбуруугүй хүн элмэгдэх тохиолдол гарахгүй гэж тайлбарлаж байна. Зөвхөн төр нийтийн ашиг сонирхолд учруулсан гэм хорыг л арилгах зорилготой тухайн одоо нийтийн албан тушаалтны одоо хууль бусаар олж авсан хөрөнгийг л буцааж авч улсын орлогод болгож байгаа юм байна. Шийтгэлийн чанар огт агуулаагүй учраас бид нар иргэний журмаар иргэний хуулийн зарчмыг баримтлаад иргэний шүүхэр шийдвэрлүүлэхээр ингээд явсан. Ингээд яг 3 ингээд төрийн субъект хэрэг энэ шийдвэрлэх ажиллагаанд оролцож шүү дээ. Мөрдөгч, прокурор, шүүх. Тэгэхээр энэ шатанд бол гэмгүй хүнийг хэлцдүүлэх одоо
юу бол гарч ирэхгүй болов уу гэж бодож байгаа. Энэ хуулийг дагалдуулж 12 хуульд өөрчлөлт оруулах юм байна. За тухайлбал эрүүгийн хуульд төлөөний хүн гэх шинэ нэршлиг оруулж өгчээ. Нийтийн албан тушаалтанд найз нөхөд жолооч зэргээрээ дамжуулан өөрийн хууль бусаар олсон хөрөнгөө нуун дарагдуулах гэж оролцсон тохиолдолд тодорхой хуулийн зохицуулалт байгаагүй. Харин нэмэлт өөрчлөлтийн хүрээнд энэ тохиолдлыг шийдвэрлэх боломжтой болно гэлээ. Энэ бол авилгын мөнгө гэдэг нь тогтоогдоод тэгээд энэ бол өөрийнхөө төлөөний хүнд энэ авилгын мөнгийг шилжүүлчих. Тэгээ энэ хүн бол өөрөө одоо яг цаад эзэндээ захиран зарцуулаад ингээд байна. Тэр найз нөхөд нь ч гэдэм үү жолооч нь ингээд одоо түүнийг тэр авилга тавсан машиныг одоо тийм ээ өөрийн нэр дээр шилжүүлсэн. Унаад байгаа хүн нь одоо тэр нийтийн албан тушаалтан байгаад байна шүү дээ. Тэгээ энийг одоо шийдэж чадахгүй гоцсон бол одоо энэ төсөл тусгагдаад явж байгаа. Тэгээд их хурл батлах юм бол бас энэ үйлдэлийг тийм ээ шийдвэрлэх юм бүрэн боломжтой байгаа. Хууль бус хөрөнгийг хурааж улсын орлого болгох энэ хуульд зарим хуульчид болгоомжилж байна. За ийм хэргийг шийдэх хуулийн зохицуулалт байгаа. Би даасан хуулийг тусгаалan гаргах шаардлагагүй. Хэрэгтэй байгаа зүйл заалтыг нэмэлт өөрчлөлтийн хүрээнд тусах боломжтой гэж тайлбарлаж байна. 2002 оноос хойш улс төрд нөлөө бүхий албан тушаал эрхэлж ирсэн хүмүүст энэ заалт чи хамрах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол цаанаасаа бас тодорхой хүмүүст зориулсан хууль гэж би хараад байна. Тэгэхээр хууль бол эрхтгийг шүүлжлэх ёстой. Тийм учраас тухайн зохицуулалт нь эрүүгийн хуулийн дээр байгаа болохоор заавал тийм бие даасан хуулиар зохицуулах бол шаардлага байхгүй гэж одоо миний зүгээс л үзэж байгаа. Авилгатай тэнцэх газраас өнгөрсөн жил 281 албан тушаалтны хөрөнгө орлогыг хянаж шалгажээ. Ингээд 38 албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөсөн байж болзошгүй нийлэрсэн. Үүнээс 8 албан тушаалтан эрүүгийн хэрэгт ялагдагчаар татагдаад байна. Дөнгөж 300 хүрэхгүй хүнийг шалгахад л 10% нь үндэслэлгүйгээр хөрөнгөсөн тодорхой болжээ. Гэтэл нийтийн албан тушаал эрхэлдэг олон мянган хүн бий. Энэ хүмүүс донд олон зуун хууль бусаар хөрөнгөтэй болсон хүн байхыг ч үгүйсэхгүй юм. Түүнчлэн яг ийм хуулийг Сингапур, Солонгос, Герман зэрэг улсууд ашиглаж байна. Сингапур улсын хувьд авилгын индексээр өнгөрсөн жил эхний 5 жагсан. Харин бүгд найрамдах Солонгос улсын хувьд 180 орноос 30 жагсан байна. Хууль бусаар олж авсан хөрөнгөө хураалгасан жишээ олон нийтийн мэдэж байгаагаар тийм ч олон биш. Хүмүүсийн нүдийг бүлтээлгэж чих дэлдэлгсэн ганц хэрэг бол гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон гэх Улаанбаатар төмөр зам тээврийн зохион байгуулалтын албаны орлогч даргаасан Баттул юм а. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг жилгээр 5.4 тэрбум төгрөг илэрч үүнийг ямар их усүрээр олсноо тайлбарлаж чадаагүй тул улсын хөрөнгө болгон авсан байдаг. Энэ мэд хууль зөрчиж олсон хөрөнгөө далдалсан этгээдүүд ихэвчлэн том хэргийн дуйлаанд олонний өмнө ил болж байна. Ямар нэг дуйлаа шуугаан дэгдэж цагдаа шүүхийн хаалга татах үед л төрд ажилдаг албан тушаалтнуудын хууль бус хөрөнгө илэрдэг жамтай. Тухайлбал нүүрсний эрэг 40 их 80 төгрөгийн хулгай эргэсэн энэ асуудалд улсын хурлын хит хитэн нэр бүхий гишүүд нэр холбогдож байсан. Үүнээс ял авсан нь ердөө ганцхан. Улсын хурлын гишүү асан аюур сайхны их усүрээ тайлбарлаж чадаагүй 1.8 тэрбум төгрөгийг хурааж авсан. Харин Эрдэнэс тавлаа компани гүйцэтгэх захирал асан ган хоёрын их усүрээ тайлбарлаж чадаагүй 9.9 тэрбум төгрөгийг улсын болгосон байдаг. Хэрвээ нүүрсний хэрэг дэгдээгүй байсан бол 10 тэрбум төгрөг энэ хоёр хүний халаасыг л дүүрэх байжээ. Гэхдээ энэ бол зөвхөн өөрсдийнх нь нэр дээр бүртгэлтэй байсан хөрөнгө. Өнөөдөр үйлчилж байгаа хуулиар ойр тойрныхныг шалгах боломжгүй юм. Мөн л төрийн өндөр албан тушаалыг эрхэлж байсан хүнс хөдөө аж ахуйн сайд асан Бадамжунаг Монголд авчирч шалгах хугацаанд хууль бусаар олсон орлогыг нь хураа авсан. Тодорхойлбол 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 50.5 га газрыг төрийн мэдэлд шилжүүлэх шүүхийн шийдвэр гарсан байдаг. Харин 4 жилийн өмнө улсын хурлын гишүүнээр сонгогдож сангийн сайдаар хүртэл ажиллаж байсан Хаян Хэрва болон түүнтэй хамаарал бүхий хүмүүсийг шалгасны үндсэнд 500 мянган Америк доллар мөнгнөөс гадна 377 сая төгрөг нь гэмт хэрэг үйлдэж олснонд илэрч улмаар хураа авсан байдаг. За энэ бол дотоодоос хураасан хууль бусаар олж авсан хөрөнгүүд. Харин гадны улсаас авчирсан хэрэг гэвэл Эрдэнэт үйлдвэртэй холбоотой Лондонгийн хэрэг. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэр эрхэлсэн орлогч захирал асан Ганбаатрын хууль бусаар олж авсан хөрөнгөөрөө Лондон хотод орон сууц авсан нь илэрсэн байдаг. Тодорхойлбол энэ эргийн хохирол нь 6.4 тэрбум төгрөг, 4.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууцаас гадна 1.8 тэрбум төгрөг бэлнээр 269 сая төгрөгийн үн бүхий үйл хөдлөх 2 хөрөнгө авсан нь тогтоогдож
ус авсан байдаг. Зөвхөн Лондонд худалдаж авсан орон сууцыг төр авсан хойноо зарахгүйгээр түрээсэлж олсон орлогоор нь Эрдэнэт хотын хүүхдүүд англи хэл сурахад зарцуулахар шийдвэрсэн. Ингээд сүүлийн 6 жилд албан тушаалын байдлаа уруулан ашиглаж авилгалын замаар олж авсан нийт 3.4 ихтэй төгрөгийг улсын орлого болгожээ. Өнгөрсөн жилийн тухайд 240.9 тэрбум төгрөгийн хохирлыг Мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлсэн талаар авилгатай тэмцэх газраас мэдээлсэн байна. Өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт буюу яг 7 хоногийн өмнө Улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлгээс мэдээлэл хийж төсөвт тодтгол нөхцөл бүрдээгүү гэж мэдгдсэн. Харин өнөөдөр Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгээс цаг алдалгүй төсөвт тодтгол хийх шаардлагатай гэж мэдгдлээ. Олон улсын зах зээл дээр нөөцний үн унсаар байгаа энэ үед төсвийн орлого 3 их найд төгрөгөөр дутах хүртэл төсөвт тодтгол хийхгүй хүлээгээд суух нь хэтэрхий эрсдэлтэй гэж тэд үзэж байна. Төсөвдөр тооцоолж байсан нүүрсний үн он гараад 40% унлаа. За уурхай дээрх ам нөхцөлийн үнж, хил нөхцөлийн үнж $80 болж унаад байна. Цаашид ч нүүрсний үнийн уналт хэр хэмжээнд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа энэ нөхцөлд төсөвт тодтгол хийж зарлуудаа таних ёстой гэж Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж байна. За нэг ёсондоо төслүүдээ эренбэлж хасахыг нь хасаж, хойшлуулахыг нь хойшлуулахгүй бол худалдаа авах ажиллагаа тендертэй холбоотой олон асуудал үүсэх эрсдэл бий гэдгийг хэлж байсан юм. Юу нь яралтаагаар төсвийг тодтох ёстой гэдэг байр суурьтай. Яагаад гэвэл одоо төсөв чинь батлагдсан 25-ны төсөв чинь өөрөө хуулийн хүрээнд одоо худалдаа авах одоо тендерийн агентлагууд чинь энэ бүх тендерүүдийг зарлаад тодорхой компаниуд шалгараад ажил явуулсны дараа цаг алдаад төсвийг тодтохвол дахиад баахан шүүхтэр баахан ажлууд очино. Тийм учраас энэ төсвийг яралтай шаардлагатай тодтох хэмжээнд асуудал очисон. Төсвийг тодтохын тодтолтыг засгийн газар өргөн барих ёстой гэдэг байр суурийг бас нэлээд олон гишүүд бас илэрхийлдгийг бас хэлээ. Инфляц бол одоо 9.6% болчиход байгаа. Хоёр оронтой тоонд хүрэхэд бол ойрхон байна. За өнөөдрийн байдлаар төсвийн орлого бол өмнөх жилийн муу үетэй харьцуулах юм бол 23%-аар бас тасарсан байгаа даа. Гэвчлэн ерөнхийдөө бол энэ хавар бол одоо эдийн засгийн нөхцөл байдал бас харьцангуй хүндэрч магадгүй гэсэн зүйлүүд яригдчихэв. Эдгээр сарын өмнө 5.5 тэрбум Америк долларын валютын нөөцтэйсэн Монгол банк өнөөдөр 4.4 тэрбум Америк долларын нөөцтэй буюу 4-5 сарын бодит хэрэгцээнд хүрэлцэх хэмжээтэй байна. За тиймээс төсвийн тэлэлтийг дагсан импортыг хязгаарлахын зүйтэйгч эдийн засгч сануулдаг. За учир нь улсын төсвийн 70-80% нь импортыг дэмждэг. Гэтэл бид импортын тодорхой хязгаарлалтуудыг хийхгүй бол ханшийн савлгаанд өртөх бодит эрсдэл ойрхон байгаагч Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгийнхэн хэлж байлаа. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Хэд хоногийн өмнө донорын асуудалтай холбоотойгоор улсын 1-р төв эмнэлгийнхэн мэдээлэл хийж Батчулуун эмчийг зөвшөөрөлгүйгээр бусдад эд эрхтэнг аваагүй гэж эмнэлгийн ажилчид тайлбарлаж байна. Харин өнөөдөр донор болсон эмэгтэйн ар гэрийнх нь энэ асуудлыг няцааж байна. Өнгөрсөнд юу болов? Яагаад Батчулуун эмчийг буруутай гэж үзэж байгаагаа энэхүү тайлбарлалаа. Гурван хүүхдээ бодоод төмөнд буян болоод нэг хүүхэд гэсэндээ миний гурван хүүхчийг нэг эцэг гэсэн над чиг шаналхгүй байхасаа гэсэн үүднээс би охиныхоо хоёр бүр илхийг хандуулсан донорт өгсөн би. Тэгээд донорт охиныхоо өгөхөд миний охины хамаг хөлдийнх нь яс шөрмөс бүгдийг авцсан байсан. Гаргахт нь мэдсэн бид нэр чи дээр Анхан шатны шүүхээс Батчулуун эмч 2.6 жилийн хорих ял авсан байдаг. Харин давзаалгах шатны шүүхээс энэ ялыг хэвээр үлдээсэн. Ингээд шүүх хуралтай холбогдуулан хохирогч талд цахим орчноор дамжуулан дарамт шахалт их ирсэн гэлээ. Одоо Батчулуун эмч одоо ингээл шүүх хурал болоод ингээл асагцснаас хойш баян пейсээр миний охиныг ингээл янз бүрээр хилээд буруутан болгоод баргалж намайг 3 хүүхэдтэй мань буруутан болгоод ингээд хаа сэтгэл өвдөл хэвлийн бах уралцбарс
зарлая гэж одоо тэгээд ирлээ. Талигач охин болон арга иргэнхнийг нь олон нийтийн сүлжээгээр буруутан болгоод байгаа учраас иргэдэд энэ хэргийн талаар үнэн зөв мэдээллийг өгөх үүднээс өнөөдрийн хэвлэлийн урлагийг зохион байгуулсан гэж тэрээр ирсэн юм а. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл нийгмийг талцуулж байгаа нь хууль эрх зүйн орчин тодорхойгүйтэй ч холбоотой. Монголын шүүгч ялгаагүй ийм хэргийг анх удаа шүүж байгаа учраас энэхүү маргаан дагуулж байна. Учир нь эрүүгийн хуульд амьгүй донороос эд эрхтэн зөвшөөрлөгөө авсан тохиолдолд ямар хариуцлага оногдуулах вэ гэх тусгаалсан заалт байдаггүй байна. Одоо бол эрүүгийн хуулийн 15-ын 3 буюу хүний цус эдээс эрхтэнг зөвшөөрлөгөө авсан бол гэдэг одоо эрүүгийн хуулиар явж байгаа. Тэгээд энэ эрүүгийн хуульд хамаарахын тулд одоо тухайн хүнийг айлган сүрдүүлэх, хуурам мэхлэх замаар авсан бол гэдэг юм заалттай. Гэтэл одоо нас урсан хүнийг айлган сүрдүүлэх, хуурам мэхлэх юм боломж байхгүй шүү дээ. Донорыг хоёр ангилнаа. Нэгдүгээрт 8 донор буюу одоо тухайн хүн өөр амьд байх нь шүү дээ. Эсвэл амьгүй донор буюу тухайн хүнийг нас урсныг зарласан бол энэ амьгүй донор болно гэсэн. Тэгэхээр одоо манай тохиолдолд тэр эд эрхтнийг авсан хүн бол амьгүй донор буюу нас урсан. Тэгэхээр нас урсан хүний цогцсноос эд эрхтнийг авсан бол зөрчлийн тухай хуулийн 16-гийн 6-гаар торгох ялтай гэдэг юм заал. Худалдаа хөгжлийн банк нь Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Монгол улс дахь жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадахжуулах, доктортой санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах зорилгоор чадахжуулах хөтөлбөр 2025-ыг эхлүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж бизнесийн үйл ажиллагааны төлөвлөлт болон борлуулалт, маркетингийн стратегийг оновчтой тодорхойлох, брэнд хөгжүүлэлт, гэрээний эрх зүйн ойлголтыг нэмэгдүүлэх, зээлд хамрагдах боломжтой төсөл бэлдүүлэх зэрэг цогц сургалт, семинар, уулзалтуудыг зохион байгуулах юм а. Бизнес эрхлэгчид маань байнгын одоо завгүй ажиллаж идэг. Тэгэхээр мэдрэж мэдлэг мэдээлэл илүү олж авах, бизнесээ дараагийн шатнд гарах одоо бодиттой одоо хувь нэмрийг бол банкны зүгээс үзүүлнэ. Тэр ч утгаараа бид бүхэн одоо GIZ-д Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэйгээ хамтраад гадаад дотоод одоо бас энэ зөвлөхүүдтэй бол хамтарч ажиллаж онол болон практик байдлаар бол энэхүү одоо хөтөлбөрийг бол хэрэгжүүлж явахаар бас давуу талтай байна. Худалдаа хөгжлийн банк цаашид ч олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас доктортой бөгөөд зорилттой их усурыг татан төвлөрүүлж, жижиг дунд бизнесийг санхүүжүүлэх, харилцагчдаа чадахжуулах, тэдний бизнесийг өргөжүүлэх замаар зах зээл дэх жижиг дунд сегментийг тэлэх зорилготой ажилласаар байх болно гэдгээ илэрхийллээ. Монгол Улсын ерөнхийлөгч 2021 онд тэр бумаар тоологдох мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлнэ гэж зарласан. Үүний дагуу төр хувийн хэвшлийн олон байгууллага тэр бум мод үндэсний хөдөлгөөнд нэгдсэн. Тэр бум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд оюу толгой компани 100 сая мод тарих амлалт өгсөн юм. Оюу толгой компани хэрэгжүүлж байгаа 100 сая мод хөтөлбөр бол зөвхөн мод тарих ажил биш. Оюун салбартай холбоотой ирээдүйн бүхэл шаардлагатай дид бүтц суурийг бий болгох, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ийм хөтөлбөр. Тэгэхээр өнөөдрийн хилцүүлгээр бид нар энэ дээр хууль эрх зүйн орчин сайжруулах боломжуудаас гадна технологийн хувьд эсвэл малчтайгаа аль алинтай малчтаас тэр ойжуулт хийж байгаа байгууллага хүмүүстэй ч аль алинд ашигтай юм хувилбаруудыг санал болгох бахаа гэж бодож байна. Оюу толгой компани 100 сая мод тарих амлалтынхаа хүрээнд 100 сая мод өвлүүлэн үлдээх хөтөлбөрийг хэрэгжүүлсээр иржээ. Тодруулбал, ойжуулалтын хүрээнд 1.3 сая мод тарьж ургуулсан бол 19.2 сая мод тарьж ургуулахтай дүүцгүйц ажлуудыг хийж, нийт дүнгээр 20.5 сая мод тарьж ургуулсан гэх гүйцэтгэлтэй ажиллажээ. Түүнчлэн малын тоо толгой өсний улмаас бэлчээрийн дааз хэтэрч, цөлжилт үүсч байгаа учраас малчттай хамтран ойжуулалтын төслүүдээ хэрэгжүүлж эхлэв байгаа юм.
Мод өөрөө нөгөө экосистемээ дэмжиж байдаг, экосистемээ сайжруулж байдаг. Тэгэхээр хамгаалтын зурвас энэ мод, мод тарих энэ чинь эргээд эргэн тойрны байгалийн ургамлын нөмөргөө сайжруулж байдаг. Байгалийн ургамлын нөмөргөө сайжруулж байна гэдэг чинь өөрөө нөгөө бэлчээрээ сайжруулж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ мод мал хоёр бол харилцан бие биенээ дэмждэг юм аа. Бид нэр малчтайгаа ойн сангаас одоо орлогын нэмэгдүүлж ээж ойн сангаа зүйтэй ашиглах одоо тэлэх хамгаалах боломжтой болох байх та. Тухайн тарьсан мод маань мал амьтанд идүүлэхгүй хэмжээнд очиод өөрөө нэг бие дагаад цаашаа амьдраа явах хэмжээнд хүртэл нь одоо малчтыг тухайн өөр одоо мал бэлчих газар одоо аваач байрлуулж нэг 2-3 жил болгох. Тийм асуудлуудыг манай сум орон нутгийн хэрэгжүүлж ирсэн. Эрүүл мэндийн аюулгүй байдлаа байгаль орчин. Оюу толгой компани нь 100 сая мод өвлүүлэн үлдээ хөтөлбөрийнхөө хүрээнд зөвхөн мод тариад зогсохгүй, ойн салбарын хөрөнгө оруулалт, нөхөн сэргээлт, малчтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэвшилтэт технологиг нэвтрүүлэх зэрэг цогц ажлуудыг хэрэгжүүлж байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Үргэлжлүүлэн гадаад мэдээг инх болгон хүрэх болно.